За ABC дээр трапецийн суурьуд нь AD-н BC-ээс 3 дахь их гэсэн үг. Уг трапецийн диагоналуудын нөхцөлийн цэг нь O бол AO векторыг AB болон AD-гээр илэрхийлээ гэж. За тэгэхээр эхлээд ямар ч ингэж үчээ. AO вектор гэдэг бол бид нэр илэрхийлэх гэдэг вектор бол векторуудын нэмдэг гурвалжны дүрм ёсоор AB гэсэн энэ вектор дээр BO гэсэн энэ векторыг нэмсэнтэй тэнцвэ. За тэрийг бичих юм бол AB дээр нэмэх нь BO нэ. За одоо BO-го AB-ээр илэрхийлчих юм бол бодлогдсон. За тэгэхээс өмнө ингээ. За трапез учраас суурьуд нь хоорондоо параллел байна. Өөрөөр хэлэх юм бол BC нь AD-тэй параллел. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ өнцөг энэтэй тэнцүү гэсэн үг. За мөн адилхан босоо өнцгүүд тэнцүү. Энэ хоёр хоорондоо тэнцүү. За тэгэхээр 3 дахь өнцгүүд нь тэнцүү болно. За ер нь бол юу хэлэх гээд байна вэ гэхээр эндээс гурвалжин BOC нь гурвалжин AOD-тэй төсөөтэй. За тэгэхээр төсөөг харьцаа бичиж болно гэсэн үг. За BOC гэсэн жижигхэн гурвалжны цэнхэр зураастай өнцгийг сөргөж байгаа BO-гийн AOD гэсэн гурвалжны цэнхэр зураастайг сөргөж байгаа OD-д харьцуулсан харьцаа нь жижигхэн гурвалжны ногооны эсрэг орж байгаа BC-г том гурвалжныхын ногооны эсрэг орж байгаа AD-д харьцуулсан харьцаатай тэнцүү. За энэ харьцаа нь болохоор ингээд өгсөн байна. Ер нь бол BC-г нь AD-д харьцуулахаар 3-1 гарч ирнэ гэдэг өгсөн байна. Тэгэхээр 3-1 гэж. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр BO-г OD-д харьцуулахаар 3-1 гэж гарч байна. За эндээс бүр чааш нь өччих юм бол 3-ыг үрчгэн BO гэдэг бол OD-тэй тэнцүү. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр BO гэдэг бол BD-г 4 хуваснтай тэнцэнэ. За энэ дээр би дахиад дэлгэрэнгүй тайлбарлая. Хэрвээ BO-гийн X гэх юм бол OD нь 3X болно. Энэ бичсэн байгаа. Хэрвээ BO-гийн оронд X-ийг орлуулах юм бол OD нь 3X болно. Тэгэхээр BD гэдэг чинь BD гэдэг бол бүр эндээс энэ хүртэл бүтэн диагонал хийж байна. Энэ болохоор 4X болно. BD гэдэг бол 4X. 4X-ийг дээр 4 тугаажж 1X нь үе BO нь гарч ирэх учраас бид нар ингэж бичиж болох юм байна гэсэн үг. BO гэдэг бол BD-г 4 тугаасны нэгтэй тэнцүү. Тэгэхээр энэ за энийг оттой гэж бод эндээс үргэлжлүүлье. Энэ оттой гэдэг маань юу болох вэ гэхээр за уртлынх нь AB гэсэн вектор нь хэвээр байж байна. BO гэсэн векторын оронд 4-1-ийг үржих нь BD гэсэн вектор ахны энийг орлуулж авчиж байгаа гэсэн үг. За ингэ бичиж. За одоо тэгвэл BD-гээ бид нэр AD-гээр илэрхийлэх хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр векторуудын нэмдэг гурвалжны дүрмээр бол юу болох вэ гэхээр AB дээр BD-г нэмэхээр AD вектор гарч ирнэ. За энэ вектор дээр BD гэсэн энэ векторыг нэмэх юм бол AD буюу энэ доотлын вектор нь гарч ирнэ шүү дээ. Гурвалжны дүрмээр мэдж байгаа хүмүүс бол маш амархан. За эндээс бид нэр BD вектор гэдэг бол AD-гээс хасах нь AB юм байна гэж гарч ирнэ. За тэгээд энийг авчираад энд орлуулчихна. Тэгэх юм бол юу болж байна вэ гэхээр AB вектор за уртлынх нь хэвээр байж байгаа нэмхэн 4-1-ийг үржих нь AD-гээс хасах нь AB. За эндээс хаалтаа задлах юм бол AB вектор нь хэвээр байж байна нэмхэн 4-1-ийг үржих нь AD вектор хасах нь 4-1-ийг үржих нь AB вектор. За мэдээж төсөөтэй гишүүдийг эмхтгэн. Тэгэхээр энэ хоёр хоорондоо эмхтгэгдэнэ гэсэн үг. За ингээд юу болох вэ гэхээр 1 бүхлээс 4-1-ийг хасахаар 4-3-ыг үржих нь AB вектор. Тэгээд нэмэх нь 4-1-ийг үржих нь AD вектор.
За ингээд бидний АО вектор гэдэг энэ вектор маань ингэж үргэлжлээд за ингэж явсараад сүүлд нь ийм болоод АБ болон АД гэсэн вектор дээр илэрхийлэгдэнэ гэж ингэж гарч ирнэ.